хаана явлаа. Чамд ярьж гэсэн дөө. Тэгж яваад. Ах уулзлах хөлийг нь хийгээд нэг 10-аад. Нэг 12 жил өнгөрсөө. Өсгсөн маань өндийгөөд нэрийн цайнд нь хүрээд эхнээс гэргийлж эхэлсэн юм аа. Тэгээд ир болсон болов да, ингэр дэших юм болов да гэд наадхыг л хийж байлаа. Энд тайварс манс өндийх маань боожчээ. Тойролтод очоод Меркуд руу давтлаад ирхэн дээрээ. Манай талаас их юм бол жамууха мэргэд тайтуулалднаа. Мандан цариг өгөөч гэд амдын болчир ирсэн юм аа. Тэгэхээр өсгөж байсан хорог юм болохоор өндийгөөд үзгээ гэд. Өөрийн болчруудаа бас дайн үзэг гэд. Бас бидний төрийг дороо гэд дээрлэх нь энэ Меркудад олширцсан байсан хаа. Дарвал цаад байгааг нь дараад ирээ гэд жамуухад цариг гаргаж өгсөн нь үнэ. Гэтэл жамууха тэмүүчнээ үүлдсэн байсныг бэд яаж мэдэх вэ? Ер нь бол тэмүүчин тэнд амьд гэдгийг мэддэггүй байсан. Амьд минь явааг нь мэдэхгүй. Яагаад гэх юм бол мэдээ сэлтийг нь ихээр аваад байвал хорлох түмэн олширна гэдэг учраас өсөөж мэдлийг хориглож байсан юм. Ухах нөө. Тэмүүчин рүү янз бүрээр тандаа хийгээд мүлхүүл явуулаад байх юм бол дөөвлөн рүү янз бүрийн тандаа хийгээд байх юм бол хаан нутаглаж, хэндэн түшиглэж, хэний шивгч, хэний боолвааг нь мэдэгдээд ирээдүйд нь ихээ гай болох учраас нүд тавьж чих ойртуулдаггүй байсан юм аа. Ухаж байна уу? Тийм. Дараад нь эцгийн нэрээр нь гараад ирэхэд ээж нь шивгчин байгаад хоол залгуусныг мэдэх юм бол төмөнд төвөг болно гэд. Нэрийг нь цэвэр байлгах гэж чимээ тандаа хийдэггүй байсан. Яагаад гэвэл эм хүмүүний амжиргаа эрхэм ноёныг шивгчин байх нь их шүүдэг. Тийм учраас хэрээдэд очиж шивгчин болоод хүний дэргэд сууж байгаа ч юм билүү. Мэдгүй шүүдэг. Ямар тайч бидэнд ихээ гомдож эцэгтэй хүртэл энэ суучгал гомдуур хож байгааг нь мэдхийн учраас хаа нэг газар шивгчин болоод хоногийн хоолнд хэдэн хөвүүдэ өсгөнөө гэдэг дээр таамаглахын хувьд бусдад тэрний хүү тэнд байгаа гэдгийг хэлдэггүй байсан юм. Тийм учраас нь тэрэн дайнд тэмүүчин хөв тэнд явааг даанч мэдээгүй дээ. Гэхдээ жамуухаа бол биднээс зэрэг гаргуулсаа.
юм уу? Өндгөн цэргүүдээ өөхөнд үзэг гээд. Шин цэргийн анхны даа. Жамууга ч одоо анхны даана хийх гээд явж байгаа шүү дээ. Хэрийн босуулаас өөрийг дарж үзээгүй болчихор. Одоо энэ хугацаанд 12 жилд чинь Жамууга 4 удаа татарын хил дээрх бослого, 2 удаа зөрчлийн хил дээрх бослогыг даралцаад авсан ч гэллээд томоохон хэмжээний одоо 1000 талж үзээгүй л явлаа шүү дээ. 1000 та дагуулсан дайныг нь үзээгүй явсаа. Тэмтэсээ андын хүүсэж байгаа гэд 1000-тлахад нь тусыг хүргсээ. Даргуудаа бид охохноо. Жангчл Жамуугагийн түүх эхлэндээ. Яг өмнөд бол загчин юм байна. Хараатан андим үрэн юм байна. Агсарсан ах түүсийг тэргүүн юм байна гэд. Чадхыхаа хэрээр л тэмнэн. Тэр их зэлгийн хүү шүү дээ. Жамууга гэж. Харахатаа мэт хүчтэй ч гэлээ. Есүхэ мэт чудагтай хүүхэд байхгүй юу? Тэгээд л гайхан шүү дээ. Муандим сүнсэн шүглсэн юм болов, ёс шүглсэн юм болов гэдэл. Хайрандигаа бидэр Жамуугаас хардаг байсан юм аа. Хоёлтай гэж хэлвэж хоёлаа ясандаа боож чаддаг. Хүний үрийг л өсгсөн байдаг юм да хараатаа минь. Тэрэндээ ёс төгөлдөр ирэх хүнийг хараатаа минь магад ич түүхэгээр сэтгэж байсан учраас ёс баримтлал нь ёс түүхэ шиг санагддаг байсан ч байж болох юм. Эсрэгээр зүссэн эцэг тайгаа тончог адилхан ч гэлээд илүүтэй зөөлөн төрхтэй дөө. Тэгээд зүсэр юм болохоор охтуудад маажуулах нь олоо. Гэхдээ тэндээс хормоогоо шовдлохгүйгээр гараад ирдэг нь сайхан байсан да. Ямар олон охин Жамууга руу давталсан гэж бодно. Дөнгөж 14 хавар хурж төвийн хүрээгээр эргэлзнээс нь хойш хормоогийн шовдлохыг оролцсон гэж бодно. Ямар олон эмэгтэй. Эцгийн муу нэрийг биеэр халсныг Жамууга л гэж хэлье. Тэмэн чочгоос ноёдын итгэл Жамуугад их өндөр байдаг юм шүү дээ. Эцэгшээ ёсгүй ахнэр хүүхдийн зовлонтой байсан бол хинч түнд итгэхгүй. Муандаас мань болоод эцгээс нь болоод аавтайгаа адилхан үзье гэдэл охтууд чинь хормоогийн шовдлох гэж үзсэн шүү дээ. Гэхдээ Жамууга болчоор 100 тараа төв хүрээнд ирсэн ч зулбсах хүүхэд үлдээдэггүй байсан юм шүү дээ. Орхож байна уу? Тэгээд их чудагтай одоо цэргээ захирдаг учраас ах дүүсээ амандаа багтаачтай гэж бид их багтна. Бахархнаа.
Ёс төгөлдөр л төв хүрээгээр нь зорчоод гарах зарчин хүүн байлаа шүү дээ. Их ахсаа үгээрээ байж барьж байна. Харцаараа байлгаж чихчиевэрхийн төдийд бүгд уухаалаж эрхиевэрхийн төдийд бүгдэл довтолдог их цэргийн жанжин шиг болчонгсон байсан учраас энэ итгэлээ гоожуулсан хугацаа минь амжээл гэж бодсон шүү дээ. Иймээс ч итгэжэлж цэрэг гаргаж өгч байсан жамуухай та. Тэрний түүх нь ямар өрлөг болж байж бол тэрний түүх нь ямар ихс болж мэдлэх бол сайдын зэрэгтдэн зэрэгцэхэндээ гадал багтал төгөлдөр байна шүү дээ. Тэгээд хадамчин болё гэж таачууд бид хэлж үзсэн байдаг юм аа. Ийм сайн хүнийг чинь одоо охтуудтайгаа ханилуулах хэрэгтэй бидтэй. Тагсаар золигч нь няцаж бай шүү. Биеэр эрт сүлдэнд нь очно гэхээс биш ингэр хормоогоор их сүлдэнд нь очихгүй л гэж шүү. Жамуухай маань гадахаар архатааны маань үнэр чамд халдаагүй юм уу гэхэд ах минь бэж ээжигээ дөөрэс хормоо багтай л гин шүү дээ. Тэгэхээр чиний хормоо тэгээд хэдий юм байвалчаар минь хар гадааных чинь бол төмтөлхээр дайны хормоотой шүү дээ гэх. Аравтлахгүй ахаал гин шүү. Ирим уу бэлгийн эрчмийг нь магнада тааж гисэн юм бодохыг дүүргэвч хормоо чаддаггүй маахаал гэж байна шүү. Яатсан юм байдаа чи эцгийн хормоог нь аваагүй юм уу чи гэхэд л ах минь надад тэр нь өвлөгцсөнгүй. Бэйчвэн бэлгээ толгоодоо тайснаас бэлхүүсэндээ аваагүй л гэж байна. Байднаар чон эцгийг нь мэдхийн учраас балчраар жаах наадахын явдалтай. Тэгээд яахууд нүцгэн хүүхэн шалдан юмсроо сорио хийгээд нэрэл хормоо шовтолж чаддгүй л байсан да. Ёстой л нэг ёсолсон гэргийгээс цаашаага хүүхэн үзээгүй амтан гэвэл жамуухай да. Бүрийн чадварны эбэхэнэр жамуухайг яг хормоо дээр бол муулна. Эхнэрээ хүртэл ганцхан удаа зөгтөг гээд. Үдэштэй ганцхны явдалтай гээд. Монгол ирийн ёс хүүгээд. Одоо эхнэр хүмүүнийг 3 удаа уйлуулж чадахгүй. 3 удаа дуулуулчих тэнхээгүй. Нэг үцээд л унтаад өгдөг. Хорхраа гэж байгаа шүү дээ.
Тийм ээ. Өдөрт ганц бөгөөд ганцхан удаа гэж байгаа шүү дээ. Эндээс үр тусгүй гэж хадааны сүүдэр арилсан нүр гэж муу хэлнэ. Гэхдээ бэлгүүн ухаантай цэх өндрөө гэж магтана. Ах дүүгээ бол сайн засаглана. Харин нэг сонин юм ярих уу? Энэ хараатан амт чинь авах түших ёс хийдэг дээ яагав? Нөгөө ахих нь гэргид нөгөө авах түших ёсны Сармаа Баатар гэдэг байна. Энэ жамуухын баруун гарын жанжин байна. Хараатаны авах түших ёсны буюу то бэрэгчээс нь төрсөн үр гэсэн үг. Тэр Сармаа Баатар бол харахатаны яг биелсэн амилсан төр байсан шүү дээ. Сармаа Баатрыг л битгий хүрээнд минь авчраараа гэж захиаар. Бийдсэнч яг хараата эцэгтэйг адилхан. Бас бэлгэн толгоодоо биш хормоодоо байдаг хүн байлаа да. Энэ ах дүү хоёр бол хараатанаас төрсөн дурсаг төвийн цөвгүүд нь байсан юм шүү. Нэг нь толгоо бэлгээрээ, нөгөө нь хормоо бэлгээрээ гэж хараатаны төмсгийг нь авч төрсөн хүү, толгоог нь авч төрсөн хүү гэж. Тэгээд бодноо. Манай муу хараатан амт минь хоёр салжтай л гэж бодно. Сармаа Баатрыг харахаар явдлан санагдаад, жамуухыг харахаар ёссон санагдаад, хүчин санагдаад, ихээ амдыга үгүүлэн санаж байсан. Кавтай байсан шүү дээ амд минь үгүүлснээс хойш өөд гарт. Муу алтан төмсөг найзыг ихээ өгүүлдэг байлаа да. Энэ маныг дагаж тахил тарихчаад шоолоод байна. Одоо чамтайгаа цугаа. За. Манай өөрийн хүүд гэвэл нунж дороо. Эрхийлчин дундын зайнаасаа холдох. Эрдэм тойрон 10-таас цаашлахгүй. Хүмүүсийг нийцүүлэхээр нь авир дутна, шуналж дутна. Хятан гэргийгээс минь төрсөн үрс дороо. Даймэсэн өргөж авснаасаа 6 дагаа мөн их хайрландаа. Яагаад гэвэл энэ толон хавартаасаа л онцгоорсон. Энэ үед бол эцгийн элч харин жиндэн гараад нэрлж хөдөлгчтэй эрчин хүртэл сайтар харвна. Ухарч байлдан ухаанаар зэлтэнэ гэдэг. Нэг дотор тойр миний гэрт төрөөгүйч миний өвлмид өссөн юм аа. Энд та бүхэл ухаана дэргэд нь хэлгээд эрдмийг дээдлэж хүндэлж чадахгүй өвгүүдтэй хүн шүү дээ гэж. Ёстол сүнсэн зайлмар шөнө хийж гисэн юм.
өөрийн төрсөн үрсээ ингэж голохыг минь эхнэр минь их үзэн яднаа. Чи өөрийн хүүдээ сайныг сэтгэхгүй болохоор үрчин дээдлэгдэхгүй л гэж зэмлэн. Гэвчгээ үгийг минь сонсох чих. Үгийг минь сонсох чих 7 хилээд ч дороо толгойд нь орохгүй байхаар ч хэцүү шүү дээ. Дугуйрхын төдийд нь л 6 дайман авчихсан сайхан шүү дээ. Ямар ч эрдэм заасан маш хурдан сурч байгаа 6 дайман. Бусд нь бол хэлээд ч ойлгох. Тийм тайсан тийм нүдэд сургаадаач тэргүүн болгож чадахгүйгээ. Одоо нүгэлт ертөнцид нь даадахаас ч өөр яах вэ? Нүүрэн дээр минь боочхийг тэтгээд ч болтугай. Өсгөхгүй яах вэ? Тэгээд хол цус гэдэг нь хэцүү юм да. Бэчэн одоо хартан гэргийтэй хүн шүү дээ. Тэр хартан гэргийг чинь хазгаа толгойтой хөвгүүд өсөхгүй байгаа юм чинь яах юм? Тэгэхээр чи эхийн савыг нь доош нь хийх үү? Өөрийнхөө төмсгийг доош нь хийх үү? Аль нэг нь л буруутай. Тийм төрийн гэрлэлт. Төрийн гэрлэлтийг төвгөөр нь тарихгүй гэд уухан ганц хатантай. Харин авах төших ясандаа нууцсан бүсгүй хүүхэн бол байдгаа. Авах юм гэргийж гэлээ. Айл юм хань юм. Бэчэн амьдралдаа ёсолж явсан 3 гэргийтэй. Бас бус бэлгийн хатан байна. Одоо бэлгэлч гэсэн төрийн хатан. Гэхдээ тэд нарт аяг цайх угаа дуусан ч гэсэн аашин дийлдэхгүй байхаар дөрөвх минь ихээ. Зовлонтой. Охин хүүхэдтэй хэрнэ. Өвөн хүүхэдгүй. Бэлгэн хатангуудаас буюу татвар юмудээсээ охидтэй да. Одоо тэгээд ямар хадмын гэрээ ноцолтой биш. Хааны төрхий аржуулал тань биш гээд. Зурхаа тоолуулж байгаа даа л охин дээр ойрт нүгэхээс биш. Тэг хөвөн төрүүлэхгүйгээд зурхаа тоолж байгаад охин хүүхэд хийдэг байсан юм аа. Тэгээд сэтгэлэн гიშгүй. Төрийн гэрлэлт гэдэг чинь төвхтэй. Манд чинь 5 татаас юм байсан гэсэн охин үрст. Тэрийг нь татвар юмс гэхээс хатан гэж хэлж чадахгүй юм да. Орчин нэг цай уучаад хүнжлээг нь сөхчөөд сангаа өгүүлөөл тэр хаттын явдал тэр. Түүнээс бараг нэр зүсэн толгойд орж ирэхгүй хүүхэн байна. Ката тэгээд харь хүүхэнтэй ч алх монголоорооч тэр монголоорооч тэр ярьж чадахгүй юм чинь. Баяг нь тэрч үзэхээс өөр юу хийх юм бэлээд. Тэгээд хүүхэн хүн чинь оюунаар зингэж байжаал. Эмийн сэтгэл хөдлөлтөөс хойш цэнгэлдэж чадахгүй байхаар чинь яах ч юм. Би чинь төрийн гэрлэлтэд залиг болох нь ихээ ханхүү.
Тэмээс нь их гэргий минь харт. Татвар таван юм минь харт. Дурсангаа харин авгадаа төшөөлчихсэн. Дураараа хээр нуучихсан. Амтан байхгүй юу? Сэнгүн билгээ өгөөс минь гаралтай. Төшөө таачвал арилж аачин авгадаа төшөөлчихсэн. Тэгээд туулаагээд гэргий минь баг. За юу мэдмээр байна. Жамхаа 6 та хоёрын тухай сайн яриадаг гинүү. За тэгье ташуура жаахан амс хий. Болно уу?